Миний хятадын одоо гайхал шиг алил. Сайн байна цаануу найз нараа. Миний нэрийг Наана гэдэг. Өнөөдөр энэ зогсож энэ зуны амралтаараа та бүхэндээ миний хятадын одоо гайхал алилаа та бүхэндээ хуваалцъя. Би яг одоо шаа ямар юм болоо гэж асуудаг үлээ. Ээж надаа Шиан бол 3 дахь хамгийн том ус, 3 дахь том хот ба зунаар маш халуун юм гэж хэлв. Тэгэхээр би шаагаад ээж үний илүү. Би тэр ээж ямар үний илүү гэж бодов. Би тийх маш олон алдтай газар очив юм. Тэр бол цагийн цавхаг ба бөмбөрийн цавхаг. Тэр бол яг л эрдний харуул шиг вэ. Цагийн цамхаг бол дандаа хуучин жилийн гэрээ ахнууд байдаг. Харин бөмбөрийн цамхаг дандаа хуучин жилийн бөмбөрнүүд ба хаан ба хатны хуучин гэрүүд байдаг. Бидний арга ямар үзэлсэнтэй юм гэж бодов. Би бас нэг газар очив. Тэр бол том галууны буюу маш алдартай газар ба тийш очиход маш ариун бас маш гэгэн байв. Тэр маш үзэлсэнтэй бас маш том байв. Тэр аргаар ямар гэгэн бас ямар ариун бэ гэж бодов. Тэгээд бид гэр бүлээр өлсөж тэд манай Рожамуу гэж итгүү гэсэн манай ээж дүүэр идэв. Харин би бас аваа тэр одоо юу ч юм болоо гэж хэлв. Тэр манай аав Рожамуу гэдэг бол дээр доороо талхтай дундаараа шажнаар махтай. Тэрийг би сонсоор маш өлсөв. Тэгэд за эдээ гэж хэлв. Тэр маш гоё байлаа. Бидэд бас дахиад нэг гоё газар. Тэр бол Тангүүрийн шинэ хот. Тэр бол маш гоё. Шүн бол бид шүн яс юм. Бидэд харахад шүн маш гоё үзэлсэнтэй харагдав. Шүн гэрэл асаж зөндөөс хамфу буюу хятадын говц өмсөв. Бидэд олон юм харж дахиж Рожамуу идэж би маш их баярлав. Тэнд маш их урлагийн үзлэг болж тоглолт олж дуу шүлэг уншив. Бидэд дараа нь хятад шаа халуунч байсан ч би юу сурсан байг гэвэл усан сэл сурах. Усан сэл сурж би агуудаа айж дэмжигэн гэж бодов. Тэгтээ дасгалзууч мамайг чи чадандаа гэж маа зүмдэлдэв. Тэгээ би чадандаа гэж бодлоо. Тэгээд би дасгалзуучаа сонсч ингэж ингэж надад зүмдэлдвэл. Тэг би ямар гоё юм бэ гэж бодлоо. Би нэрээ бараг сурчих юм шүү гэв. Тэгээд нэг өдөр би сэлд сурсан юм. Тэгээд зарим дасгалзуулж харахаар зарим хүүхдүүд нь ууралцсан байдаг. Багш нь ч буруу уулцсан. Тэг би манай ах шиг маш сэтгэлтэй. Тэг би ийм маш байхгүйсэн би одоо яаж бас сэлж чаддгүй вэ гэж бодлоо. Дараа удаа би шаахад та бүхэндээ миний шаахад гайхаж алаа та бүхэндээ хуваалцнаа. Баяртай.